ярина багшаа ярьж байна уу? Яар одоо яриараа. За. За амжилт нөхөрлөл өргөл бидэндээ хамт ад жаргал эд баялаг биднээ хэв тавлаа. Өнөөдөр өчигдрөөс нэг илүү сайн бид өөрийгөө сайжруулснаас ертөнцийг сайжруулнаа. За би бол өөрөө өвөр Монголын жирмийн хай ташуугаар нутагт боржийн овгийн үлжий болгын долена. 5 дугаар ранкин фаундер ойны дасгалжуулагч амбассадор. За миний арын дулмаа минь амбассадор болсны ачаараа би өнөөдөр 2 дахь удаагаар дэлхийн давчинд ингэж гарч үг ярьж байгаа юм байна. За тэгээд дулмаадаа маш их баярлалаа. Тэгээд 2025 оны жилийн сүүлж ингэж болж байгаа учраас би ингээд нэг жилийн дөнгнөөд өөрийнхөө амжилт ололтыг та нарт хуваалж ярья. За би нэг жил 2025 он бол миний ингээд одоо болтлоо нэг өнгөрөөсөн жил оног дотор хамгийн амжилттай жил болсон байж байгаа юм байна. Энэ амжилтыг бол супер чемпион надад өгсөн байж байгаа юм байна. За тэгээд энэ хайрын хүчин болоод эрхэм зориг минь хүнд бол практикгүй өрч хүчий өгдөг юм байна гэсэн энэ тохиолдолд өөрийн одоо үжил бодлоомаас та нарт хуваалж ярья. За тэгээд нутгийн хүмүүсийг одоо би ингээд бол энэ үр ширнээ сэтгэлийн жавлангаас ингэж маш түрэг нь хурдан гараасаа л гэж ингэж өсөж мөрөөдөг. Тэгээд яг л тэрийг өсөж мөрөөдөж 10 ухааны өржигтааны супер чемпион хичээл сургаалтыг бол танилцж эндээ бол ажилласан байж байгаа. За тэгээд манай супер чемпион ном гэж байдаг юм байна. Тэр ном минь одоо ажлын өрөөнд байдаг. Гэхдээ бол айгууржийн монгол хэлээр байдаггүй юм аа. Тэгээд манай хичээл сургаалтад орж ирсэн хүмүүсүүд минь тэр номыг ингэж айгууржийн монгол хэлээр уншиж дийлдэггүй байсан. Тэгээ одоо би өөрөө бол ингээд энд орж ирсэн хүмүүсүүд л болгоно минь маш ингээд нэг супер чам яг ямар гажир байдаг юм бэ? Энийг ингээд нэг маш сайхан ойлгоод мөдөөрэй. Тэгээд мөдөрснөрөө ингээ өөрийнхөө одоо маш сайхан ингэж хөгжүүлээрэй. Тэр хүчээр бүрхээсэн салаарэ гэж ингээд. Тэгээ яасан ч гэсэн энэ номыг би нэг айгууржийн монгол хэл дээр буулгая гэж ингэж жаргах суулсан байж байгаа юм байна. За тэгээд өний одоо ингээд буулгаж ингэж орчуулж яхад бол одоо өнөөр бол маш их цаг зарж ясан. Тэгээд өөр миний босод одоо ажлууд бол ингэж маш их хаягдаж ясан. Тэгээд жаримдаа бол ингэж бачимдагтаа за хайчиг хагас хайч хийлгээд ингэж боддог байсан. Гэхдээ тэгээд нутгийн хүмүүсийнхөө тэрийг ингэж бодонгуудаа өний би хайж болдоггүй юм байна. Энд орж ирсэн нэг ч хүний би ингэж алдалгүйгээр энэ супер чемпион бүрэн сайхан ойлголог энэ замыг төгсөж өгөх хэрэгтэй юм байна гэж ингэж өөртөө ингэж өрч өгөөж нутгийн хүмүүс минь надад одоо ингэж маш их өрч өгч өгсөн байж байгаа юм байна. Тэр л хайрын хүчинд ингэж энэ сайхан ном минь одоо ингэж айгууржийн монгол хэл дээр орчуулагдаж ажлын өрөөнд орсон байж байгаа юм байна. За тэгээд эндээ би одоо маш их баярлж байгаа. Тэгээд номын цагаан бай минь дэлгэрэг болдог. За тэгвэл яхаад энэ хайрын хүчин болоод эрхэм зорилгын тал дээр хүнд яагаад ингэж барагдчих өөрчилж өгдөг юм бэ гэсний тал дээр би одоо өөрийн багш явын хэлхэн дээр супер чемпионд ажилладаг суралцдаг бүх хүмүүстээ бол одоо өнөөр би маш их хайртай байдаг. За багш явын хэлхэн дээр их манай одоо өсгөн байгуулагч Догон багш, Пётр Сүлгэн багш, Рутра багш одоо нэг ялангуяа манай орчуулгын ажлын ингэж өнөөр бол цагийг гаргаж сэтгэлийг гаргаж ингэж манустаа ярьж хэлж өгдөг Гэрма багшийг бол одоо маш их хүндэтгэж хайрладаг юм байна. Тэгээ багш минь ингэж өдөр сүнгөө бол энэ орчуулгын ажил дээр бол маш олон одоо цаг сэтгэлийг гаргаж игээ хараад тэгээ багшийг маш их хайрладаг. Би яг л ингээд нэг багштай нэг тус бол дэмжлэг бол дийлдэг болоо гэд ингээд өнөөр ингээд болдог бол тэр орчуулгын ажлуудын одоо хуваалаад хийж ингэ санддаг маань. Тэгээ нэг өдөр ингээд би өөрөө орс хэл сурч игтэл яадаг юм бэ. Тэгээ би орс хэл сураад багштай нь хамжиж гисэн. Тэр ингэж багшигаа нэг хайрлсан нэг сайхан сэтгэл минь. Тэгээ одоо надад шинэ нэг жилийн хөлийг сургааж байгаа юм байна. Би орс хэл одоо эхлээ сурж байгаа юм байна. Тэгээ дараа чи одоо ингээд дэлхийн давчны хичээл сургаалтын дээр гарч ирж ярихтаа орс хэлээр одоо би шууд ярих гэж ингэж бодож байгаа юм байна. Багштай жаахан ч гэсэн цаг ингэж ярилж өгье. Ажлын хөнгөлөе гэж ингэж бодож байгаа юм байна. Тэгээд өнөөр бол супер чамбасаа нэг жилийн эргжүүлээд бодоод харахад бол олон жилийг бол сурсан байж байгаа. Тэгээд энэ эрхэм зориг хайрын хүчил ингэж хүний бол маш урах санаа нь ингэж зүтгүүлдэг, төмөрүүлдэг, өндөр аргилд ор хүргээдэг юм байна гэсэн яг өнөө чин сэтгэлээсээ ингэж айлгиж мэдсэн байж байгаа юм байна. Тэгээд одоо ийм ингэж бол юу орс хэлээр намууд 4-5 номыг болснээс өөр ингэж эхлээд одоо бүрийн худалдаж авч ирээд ингэж бол сурж байгаа юм байна. За бүгдэнд баярлалаа. Благодарю супер чам. Благодарю учителя. Очень волнительно. Удачи, дружба, с нами всегда. Богатство и счастье – это наша судьба. Мы сегодня лучше, чем вчера. Улучшая себя, мы улучшаем мир. Я Долайна Ульджиболог, фаундер интеллект-тренер 5-го ранга, амбассадор. Я родом из Жирмин-Хой-Тушу, Хянган аймаг, внутренней Монголии, Китая. Сейчас живу в Японии.
Моя ученица Дулма стала амбассадором, поэтому я сейчас на этой мировой трибуне второй раз, за что очень счастлива. Благодарю Дулме и себе тоже. Поскольку сейчас идут последние дни 25-го года, я хочу рассказать о некоторых своих результатах за этот хороший и за очень успешный для меня год. Речь пойдет о силе любви, об энергии, о сверхцели. Я пришла в Суперджамп, чтобы найти способы ментальной помощи своим соотечественникам, которые находятся в унынии, в безысходности, в долгах больших. Количество спортсменов, занимающихся на моих тренировках, которые идут непрерывно, явно недостаточно для меня. Поэтому я решила перевести нашу книгу «Суперджамп» на старую монгольскую письменность. Эта книга находится в кабинете на монгольском языке в двух вариантах по кириллице. Процесс перевода был для меня трудным и занимал много времени, пришлось совмещать с многими важными делами, некоторых откладывать. Иногда даже хотела оставить это дело, но любовь к родине, родным давала мне силы и энергию. Я хочу, чтобы как можно быстрее и как можно много людей получили 8 упражнений суперджамп, наши мощные инструменты и вышли из болота страданий. Я уверена, что книга поможет. Сейчас эта книга в нашем кабинете Суперджамп. Спасибо технической службе за их поддержку. Это тоже требовало много усилий. Пусть наша книга достигнет до сердец многих монголов, читающих по старой письменности. Второе, я глубоко уважаю и искренне благодарю всех наставников по педагогической цепочке, начиная с величайшего учителя гуру Владимира Викторовича, Петра Силкина и Роберта Ра. И здесь особое место для меня занимает наша наставница Герельма. Она очень много времени тратит на перевод с русского на монгольский. Я очень люблю ее, и у меня возникло сильное желание поддержать ее и уменьшить ее нагрузку. И твердо решила овладеть русским языком. Сейчас усердно занимаюсь, купила много книг, записалась к преподавателям. Моя большая любовь дает мне силу и энергию в этом деле. Сейчас я осознала силу и энергию любви и сверхцели для преодоления любой трудности. В следующий раз, когда я буду выступать с этой мировой трибуны, буду говорить по-русски. Я буду помощником наставницы в деле перевода с русского на монгольский язык. И она сказала: благодарю Суперджамп, благодарю учителям по-русски. Это до слез. Спасибо тебе, Дулена, за твою большую любовь. Это мои слова последние. Передаю тебе микрофон, величайший наставник.